Даралтаа буулгаарай 21.11.2-оор яваарай. Дүүдэс яриад байна. За би Увс аймгийн Зөөн гоён хөвгөд. За эцгийнхээсээ бол эсвэл манай аав бол жолооч хүн байсан. За ингээд 77 онд Увс аймгийн баруун түрүүний сангийн жохоо 10 дугаар анги төгссөн. Ингээд Монгол Улсын их сургуулийн харьяа Хотгонгийн дээд сургуульд төрөвчсөн югаар бид нэр төгсчихсэн 4 жил хагасаар 2 сарын 2-нд төгсөөд тэгээд 2 сарын 10-нд тэр үед геолог уулуур ухаан эрчим хүчний яам гэж байсан. Тэр яамныхаа томилтоор энэ дулааны цахилгаан станц 2. Тэр үед бол толгоотын цахилгаан станц гэдэг юм нэртэй байсан. Энэ станцд би хуваарлagч ирсэн. Би анх ингээд төгсч ирээд энэ хуваарлагдаад энэ станцын хаалгаар ингээд ороход энэ хамт олон дотор орж ирээд одоо хамт олонд би яаж үнэлэгдэх бол тийм ээ энэ даалгасан ажлыг нэр нь хийж чадах уу үгүй болов гэж ингээд бодож орж ирсэн л та хэмээж ирсэн. Оюутны ширээнээс ажлын байранд эренгүүтээ одоо юу гэдгийг бие даагаад ажил хийдэг бол бас их хэцүү. Ягаад гэвэл тэр үйлдвэрийнх нь өөрийнх нь одоо онцлог гэж юм байна тийм ээ. Тэрийг нь одоо сурах ёстой байхгүй юу? Нацгаа. Ингэсрөө доорж байгаа тийм ээ. За цахилгаан ачааллууд наач хэдтэй байгаа да. Тэ? 23. Уул нь 21-оор өгсөн. Хэрэглээний өсөлттэй байгаа юм тийм ээ. За. Тэр ажлын байр, тэр оюутны ширээ хоёр бол шаал ондоо. Тэгэл одоо дахиад суралцах гэж байгаа. Дахиад одоо дагалдан болоод суралцаад тэгээд нэг юмны одоо юу гэдэг нэг ажлын байраа ойлгодог болоод хүмүүстэй бас нэг харьцдаг тэр урлагт нэг дөнгөн данган суралцсан болоод ингээд явж байгаа юм л да. Тэгээд бас бодож байгаа. За энэ чинь сургууль төгснө гэдэг чинь нэг юм байдаг юм байна. Ажлын байран дээр ирээд энэ хамт олон дотор орж ажиллана гэдэг чинь бас юм байдаг юм байна. Ерөнхийдөө бол амьдралын чих шугам гэж л байдаг. Түүнээс биш яг одоо ингэчээрээ гэдэг ингэ чинь яг тэр ондор хүн явна гэж байхгүй шүү дээ. Агшавын гэрээ хийгээд багш бол хамгийн эхлээл хэлсэн л дээ. Хүнтэй ажиллах гэж маш нарийн урлаг байдаг. Тэр хүнтэй ажиллах нарийн урлагийг чи одоо энд ажиллаж байхдаа чи дотроос нь орж дотор нь одоо доод шатнаас нь орж ингэж тэр хүмүүстэй харьцаж тэр хүмүүсийн эвийн хүмүүстэй ингэж харьцах юм байна, ингэх юм байна. Энэ хүмүүстэй харьцахын тулд би өөрөө энийг ингэж мэдчих хэрэгтэй байна. Мэдээж хүнд өгөхгүй бол чи хамаатай болно тийм ээ. Их нарийн урлаг. Би бол тэрийг багшаас сурсан шүү. Тэгжээж л одоо дээшгээ ингэж шатагч байгаа юм да. 89 онд зах зээл гэдэг юм хөгжөөд тэгээд станц дээр энэ төрийн цэгийн хамт олон манай цэгийг одоо цэгийн даргын сонгуульд явуулна гэдэг миний нэрийг өгдөг юм аа. Тэгээд цэгийн даргын сонгуульд оролцоод хамт олонны 98% саналаар цэгийн даргаар томилогдоод энэ ажил дээр 20 жил ажилласан. Амжилттай хувьд бол энэ их гоё шүү дээ. Энэ үйлдвэрийн техник технологиудыг одоо өөрчлөх, шинжлэх станцыг бол барьж байгуулад ингээд ашиглалт нөлөөлж өгөх болно. Дараа нь тэрийг бас өөрчилж шинжлэх технологийн нь одоо ажлынхын дагуу тэрийг хамгийн гол нь одоо ажлын байртаа нь уялдуулж, хүний ажиллах нөхцөлтэй нь уялдуулж,
хоног төхөөрөмжөө бас өөрчлөх, шинжлэх юм юмдаар их ажил гардаг л да. Тэрийг одоо үнэхээр одоо юу гэдгийг сургууль төгсөж ирсэн одоо хэвээр галтаа цогтой залууны сайхан байлаа нэрээ. Хийс юм одоо 5-6 юм бай. Одоо хүртэл ажиллагдаад өдөр төр ашгаа өгөөд ингээ явуулж байна. Энийг ингээ дэргээ харахад бол бас инженер хүн бол ийм байх ёстой юм шүү гэдгийг бас энэ хамт олондоос харуулсан гэж боддгийг. Таны өтөө яасан. За ингээд хайгаа ачаал гэтээ явж байна. 55 тоо явж байна. Тоос 6 метр. За за. Өнөөдөр чинь терм зогслоо. Одоо зогсон тийм. За за. Хогоныхаа даралтыг жаахан явуулаарай. Ээлжийн инженерийн хувьд бол станцынхаа бүх цехийн одоо тэр техник технологийн бүх хэсгээ, бүх заавар, тэрний одоо ажиллах зарчим, тэгээд бүгдийг мэдэх ёстой. Даралт унаад асал авчих юм. 20 гарантаа яваад байгаа тийм ээ. Түнцний хаалга одоо хэд байна? Үгүй 110 шүү. Даралт жоохон дөрвөн. 110. Энэ хорвоод одоо хүн болж төрөөд амьдрах ёстой. Тийм ээ? Амьдралын одоо утга учир тэнтэй байдаг. Хүний одоо хүн болж төрөөд утга учир нь хүн амьдрах ёстой. Эрэгчлөөтэй. Зүгээр ажил төрөлтэй. Тэгээ ажил төрлөө одоо төрлөөрөө дамжуулж өөрийнхөө амьдралыг зохицуулдаг. Тэр нь одоо болж игэл амьдралд нь бас хөрөлцөөтэй. Тийм ээ? Байх ийм нөхцөлийг л одоо би бодож ингэж л одоо тэрийг бий болгохын төлөө ингэж л ажиллаж байгаа юм да. Энд л одоо ажлын амт шимт, ажлын бахархал бол энэ дотор хамт ингэж агуулгач явж байгаа. Хүний амьдрал бол дандаа одоо оншиж сурах тийм ээ. Тэгээд урталтаа бий. Тэгээд одоо их дараа нь хөлд ингээд явж байгаа эхнэр хөттэй болно. Тэгээд өшөө үүрэг орж иж байгаа юм да. Эцэгхүүний үүрэг орж ирнэ. Хүүхдүүдээ одоо хүмүүжлэх хэрэгтэй болж байна. Сургуульд оруулах хэрэгтэй болно. Тэхийн тулд тэр хүүхдүүдийнхээ ирээдүйг одоо тодорхой болгохын тулд би өөрөө мэдээж одоо ажил сайтай одоо ажил сайн хийдэг, хийсэн ажлаа хийсэн шиг хийдэг хамт олонтой байх хэрэгтэй болно. Энэ станцтай бол 35 жилд ажиллахдаа 20 жилд нь одоо төрийн засгийн хамт олныг удирдах. За ажил мэргэжилд нь одоо сургаж, дадлгаж явж. Зарим инженерүүдийг одоо зарим одоо ээлжийн дарганыг холтынгийн дээд сургуульд одоо явуулж сургаж өөрийнхөө одоо залгамж шалгааг бэлтгэхэд нэлээд хувь нэмэр оруулсан да. Ингээд тэр улсууд маань одоо цэхээ удирдаад ингээд аваад явж байна. За ээлжийн дарга сайн явсгаж байна уу? Ажил нь гайгүй юу? Хой гадаа хөөт биш. За энэ бэрзгэлийнхаа цацрагуудаа танд хардаа тийм ээ. Айгу өндөр бай. Одоо үргэлжлэх чөлөө тусгал хаацсан юм байна тийм ээ. Хаацсан юм байна тийм. За ерөнхийдөө бол яг урдаас салхитай юм байна. За би бол дотор боддог юм аа. Хүн болоод нэгдүгээр хүндийг барах хэрэгтэй. Хүндийг. Хоёрдугаарт ядуугаад өдөртөх хүн болоод ажилтайгаа ирэн хайрладаг барах хэрэгтэй. Тэгээд одоо өөрийнхөө мэддэг чаддаг юм аа тэр хүмүүст одоо харамгүй хийж өгдөг. Ер нь энергиуд арах хэрэгтэй дээ. Хүний хүн ойлгодог арах хэрэгтэй. Ажил нь гайгүй юу? Ажил гайгүй. Цогнохоо үсээ яасан нэг хэдгөөс. Одоо ихний удаа хийж байгаа. Одоо хийж байгаа юм те. Хадаа хийж байгаа. Одоо хоргоос хоо. Гурван хийж байгаа юм те. За. Дараа нэгдүгээр хоо. Энэ Канадад гайгүй юу? Гайгүй нүг тийм ээ. За. Тий сонсож байна. За шүлжээний хаалгын чинь хэдэр өглөө? За яг хоо даралт маралтаа хаалж байгаа дуулж өгөө шүлжээний хаалгын 111 1 градусын дээгүүр болоод нь бас тийм ээ. Зүгээр шүү. За. Турбин цехтэй турбины машинист боллоо, турбины ээлжийн дарга боллоо. За тэгээд турбины засварын инженер, бис ээлжийн инженер гэдэг ингээд бүх ажлуудыг ингээд шатаараад дамжсан. Ер нь бол инженер хүний анхаарал юундаа тогтгүй гэхээр одоо уур ханаас ирж байгаа нөөцийг
нэг өснөө одоо амилуулж байгаа юм. Одоо 150 шатаах нарийн процесстэй технологитой. Тэрийг одоо тэр бүх одоо нарийн процессор нь дамжуулж 100-аар ингээд одоо шатаагаад эндээс одоо 1400 градусын температуртай тийм өндөр температуртай одоо температур гаргаж аваад тэргээрээ тэр усыг буцалгаад тэгээд хансан уруулаад тэгээд тэрийг одоо бүгдийг нэг жолоодож тийм ээ. Өөрийг тэгээд тэрнээсээ цагаан дулааны эрчим хүчийг гаргаж авч байгаа. Тоос зуун дотор орж иж яриад одоо шатж байгаа байдал нь. Манай зууны галуу хот нэг юм юм байна да. 1400 градусын температур. Одоо нөөцийг хатуу нөөцийг нунтагдаад тоос олгоод тоосоо шатаагаад тэгээд тоосод гачаад дулааны одоо энергиэр одоо зуухны ажилтна. Тэрний температур 1400 градус. Хүний амьдралын одоо үнцэн бол нэгдүгээрт өөрийнх нь хамт олон юм байна. Хамт тэгээд өр хөвгтүүд тийм ээ хань ижил. Миний хань ижил бол надтай хамт политикийн дээд сургууль КЭФ автоматик инженераа төгссөн. Одоо 4-р цахилгаан станцад анх 82 онд 4-р станцад дөнгөж ашиглалтанд орж ирсэн шүү дээ. Тэгэхэд очсон. Одоо бас л 35 жил ажиллаад ингээд эрчим хүчний салбарт. Тэгээ хүн бол амьдралынхаа үн цэнийг ойлгож тэр үн цэнийг ойлгохдоо хүн ганцаараа нийгэмд амьдрахгүй тийм ээ. Тийм учраас өөртөө хамт ажиллаж байгаа хамт олноо өөрийгөө хүрээж байгаа тэр хүмүүсийг ойлгох хэрэгтэй.